Гэтэ ер нь л над чи амар сонирхолтой. Надад бүр банк тэнцээ уралдаа ярилдаг байхгүй. Шалгуулж болно сте. Болохгүй юм байхгүй л те. За яах вэ? Өөрийг нэг сориод үзэх юм уу? Яах вэ? Сорх юм уу? Яаж тах вэ? Хүчний насаараа гудамжны хулиган ташийн өргөмөл гэж дуудуулах гэдэг юм. Чи байж л та. Эсвэл чи айгаад байгаа юм уу? Хүүцтэй. Хангалаа. Ах нь оосонгүй. Би чамайг амжилт гаргана гэж мэдрээд энэ том багш нар дагуулад ирчихэд штэ. Шалгуулж чадахгүй. Зүгээрээ, зүгээр юунасаа айд бэ? Үлэх болцсон шүү. За яасан. За сархар болсон аа. Тэр өрөөнд ороод нэг илүү хувцас байгаа. Тэрнийг өмсөд бие халаалт хийж. Бодохгүй эрэнгэн дээр гараад манай нэг хүүтэй тоглоно доо. Тэгв. Йоо. Наа. Хоцроо урдсал. За өөр юу гам байгаа? Оо надаар өөр юу бах тий. Штолаха. Танд нэг 900 төгрөг байхгүй. Би нэг ном авах гэсэн юм а. Энд нэг номын төлбөр чинь ном биш чи. Чамд тэгээ 600 бэлэн байгаа юм байна. Бага мохор 600. 1500-ын ном байх гэдэг тийм ээ? Тий. Хойо үлдэрийн ном. Унших гай. Тийм үү? Яха. Аличтэй дандаа тэгж хийж байдаг. За. Дүүн номыг авахгүй авах. За ном аа. За баярлаа. За би чалгаад хэзээ. Зүүн удаахгүй өгнө энийг. За баярлалаа. За баярлалаа. Гараад ир. Стоп. Покушо. Солдат. Бос. Стоп. За бодно. За хөлтөд ирэх гэж. За. Майнага. Яа. Ямар энэ залуу юм. За мэрэгжлийн тамирчин болмоор байвал нэгдүгээрт өөрийгөө ялцсан. Ойлгов. За. Уцаасаа. Я. Алаа хийснэ. Өөр шүдэн биш ихтэй. Юу болов? Гүй хамаг нийл хүндөр. Тэгээ штэ наа чи юу гэсэн юм бэ? Хөөе. Чи зөө. Нэг 7 хоног гүрийгэл наатах нь яваадах. Тэрний дараа тэгээд яано энэ чи шийдвэрээ өөрөө гаргах мэт. Ханаас гадаад дотоодор зөндөө явж исэн хүн юугаар амжилт гаргах вэ гэдгийг ахан зүгээр бас мэдэн шүү дээ. Та тэр огшоос бас мөнгө авсан юм л ч тий. Чи надад өөрөө өртөө юм байхгүй дээ. Хутлаа. Англа. Нэшэр.
За яас. Шийдсэн үү? Юг? Би чамайг энд зүгөөш нэг гарын зугаагаан гарах гэж ирээгүй байх гэдэгт найдаж байна. Тамирчин болно гэдэг бол төмөр мэт хатуу маш нарийн дэг журамтай байх ёстой. Би чамд хатуу шаардлага тавина. Хатуу зүг хэлэх болно. Энэ бүхнийг даван туулж чадах уу? Сайн байна. За дөрөв явж бэлтгэлээ. За. Ямар гол юмч чинь ямар гол хийсэн. Ээж нь бүр овоо шүү. Хүүгийнхаа хэдэн хувцсыг угаагаа тавьчлаа. Хүүдээ нэг сайхан дээл ойж өгье гэж бодоод байсан. Ямар ч байсан эхлүүлчлээ. Дээлэр яах гэж. Юу. Ирүүнд чинь дээл хэрэгтэй илгүй яах вэ? Орж гарахад хэрэг болдгийг. Заас ч нэмэр усгүй гэж. Яах өнөөдөр эхлүүлчлээ. Гэ. Яхааны мэд идчихв. Тэгэлгүй яах юм. Хоолоо сайн идчихэд аавда тэр хоолыг авчиад өгчөөрэй. За. Аав нь борт сайнаас өөр юмгүй суугаа байгаа да. Минийхөө. Ястэр. Ори үйдтэйгөө сахаа цавэнда. Миний хөөс ээж нь дайчгүй юу? Ээж хараа өнөөдөр бүр овоо байна гинэ. Олоотой яах. Сахаа. Сахаа за. Ой. Миний хүүгүүч. Ээжтэй очиж хаана бараалаад байж. За. Чи түргээ хараарай. За. Артаа. Онцсон байж ээ. Хоёр дэдэг өстө сайхан хоол юм хичээлээ шүү. Та өнөөдрөх шиг
Ахиухан цавь маргааш хичүүлсэн. Янзи. Хүнгээс дуулан дээр авчид ирээ. Дөлөөг шарна. Орой жоохон бэлтгэл хийгээд хийгнэ. Баярлалаа шүүжээ. Хээч. 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 За яажийнах дангу? Таачид битүү утаамаа тавьчих юу болоо сууж байна? Үнсээ гаргасан юм уу? Гаргалгүй яхад те ямар чамаар заалгалтай л штэ энэ чинь. Нэг мөн нойтон модлаас ч өгөхгүй. Утаамаа тавиа сууж явахгүй юу? Би гэрээс нэгэд хуурамд олчихгүй. Хэрэггүй. Ингэж уу гэж угаад нэг юм асах байлгүй дээ. Цаагур чинь харин манай хангал харагдав. Гүэ. Нэг мод түлээштэй хүлээд өгөхгүй л хөөхд юм да. Та хоёр ч хоёр бинийгээ хилдэггүй байлгүй дээ. Муу ихчээс минь хойш та хоёр ч амьдрах гэж нэлээ өгүүлж байгаа л харагдах юм. Би тантай уулын шатар нүгээд ганц хожоод 1000 төгрөг авчиг гэж бодсон. Энэ хүүтэн гэрд суулж осгож өгөх юм шиг байна дөө. Болий дөө. Бараг тийм байлгүй дээ. Та нэг 1000 төгрөг зүгээр зээлүүлэхгүй з. Өчөг аваа үстэ. Тэр чинь зүгээр л гуугаал авсан ш таха. Өнөөдөр бол яг эргэн төлөхөөр ийм баталгаатай зээл авч болох уу? Өчиг хайшаа юм зэн байд юм. За болий яах. Өнөөдөр ер нь мөнгө гуугаагүйгээ бодчихгүй дөө. Явлаа.
болоод байгаа чи? Чи ингэж уурснараа өөртөө ядарч байгааг мэдж байна. Би чамайг өөртөө тэнцэх зөндөө хэлдэг. Өөртөө тэнцэж чадахгүй бол энэ спортыг март. Ойлгооч чи. Юу ч Чамаг үлээ. Чи одоо яж харах юм. үгүй харихгүй. Аав өнөдөр ээлж болохоор гэртээ байгаа. Харах юм бол үглээ салахгүй бол. Ямар дуртай биш. Дээрээс нь ээж байхгүй болохоор мань ер нь одоо энэ гэрт багтчихин гэх байж ах шиг байна да. Аавч нь чам өргөж авлаа. Тийш үү. Анх намайг өргөж авах гэж байхдаа аав нэлээд дургүй байсан гэсэн. Гамбах нэг тиймэрхүү юм яриад идэв. За тэр яах. Хойлоо ачуу. Хой. Манайд маргалаадыг эдрээгээ бэмдэн штэ. За. Тэр манайхан нарж ийсэн зулааг охиныг бүрсээ кинотод далуу аваарчих юм. Мань нарж ийс чи мэдж байгаа штэ. Хойлоо очно уулзах. Уулзах хэрэг байна уу дөө хөшөө. Бараг ойлгомжтой юм шүү. Энэ охин чи энэ байна да бараг хайртай юм шүү дээ. Тэр тусмаа уулзна. Дэрлэх чинь. Ну банд. Ясаа. Утака! Яаж байгаа юм бэ чи? Ингэ гэж яриаг үстэй. Хүү аллаа шүү чи. Алсан чад. Энд. Зүгүрүү. Зүгүрүү. Хүй. Зүгүрүү. Сэрэрэ. Сэрэрэ. Хой. Сэрэрэ чи. Чи хүн алахгүй аа. Ой даших. Таас энд хонцоо гарч ирсэн юм. Бүч. Чи яа. Би өчтөрөөрөө харих гэдэг бараг цоо өрүүлших уу. Мөн жоохоо өнөртүүлсэн явж ирсэн чи барьж аваад ишээ хийчих юм. Өдөр бас их сэтгэлгүй маа. Хүн зүгээр өн ах нь харьцна гэж зөндөөл гуйлаад тэгээд. Та яах юм? Харих юм уу? Хань суу ишээ. Гойго намайг хүлээж өг гэсэн. За. Нөгөө хангалчин зодон цохоо игээд хүний тарих толгой хагцах гэж. Тэгээ тэр хүний их хүнд байгааг. Одоо 111-т ачуулна гэд тэгээ хөлийгээ суулж. Өөх тийм болсон юм. Би ч одоо уул хангалыг тэмцээн уралдаан спорт гэж гүгээд энэ зодон цохоноос холдсон гэж бодсон шүү дээ. Хүн бийчээ. Харт. Та тэгээ одоо яа гэж бодож байна? Хөөе. Даши хангал гээл бүгд найрамд хоншуулна үз. Миний нэрч энэ хүүтэй хамтал Шоронгийн ханан дээр сийлэгдэх юм байна.
За юу гэж тийм болов те. Гэхдээ та тэгээд яасан юм уу? Хөө амтантай нь уулзсан юм уу? Гэхдээ та тэгээд зүгээр хард сууж байгаад ингэ явуулах гэж юм. Ороод дараа зэрэгтэй нь уулзал та. Хүчтэй өөр яах. Төдийгөөс өдөө хүртэл өсвөлөө, өн дийлвлөө. Ер нь бол эхнээсээ л удам судар уг сурвалж ийн мэдэхгүй хүүхдийг асрамжаац аваад дэмий дээ гэж би юм олон удаа хэлсэн. Миний үг болох штэ. Тэгэл одоо миний үйлийн лай юм байлгүй. Ингээ сууж байна та. Та чараа ингэж ярьж болохгүй хаа. Асархын хүүхдүүд яах вэ? Зарим нь хэрэгтэй хүүхд ороод асуудал тарьчих гэлээдэг. Тэгвэл асархаас авсан хүүхэд сайн хүн болохыг алив тэр гэх юм бэ, тийм биз дээ? Энэ хангалыг ээж нь ламд зэрэг байхдаа урд тойрон ороод явдаг байсан болохоос биш. Та ер нь энэ хүүхдийн төлөө ганц удаа гараа хөдлөж үтсэн юм уу? Би л хараагүй юм байна. За мэдхгүй. Би ч жоохон дэм юм ярьчих гээд байдаг шүү. Явлаа. За, яв. За нөхөр минь азар хохирч амд. Тэгтээ гэмтлийн зэрэг хүнд ээж аав нь гомдол гаргасан. Чамд хохирчийн талтай тохирсон. Эсвэл ялаа өөрөөл явах хоёрхан зам байна да. Над хамаагүй. Ямар яар шийтгэл оногдохоор нь тэрийг аваал явъя. Чи ингэж хэгжүүлэхэд яах гээд байгаа юм бэ? Гэрчүү чааг нэг хүнтэй хамт явсан гэс тэр чихий. Би ганцаар байсан гэж хэлсэн шүү дээ. Чи хэнийг ихтлэн өмгөөлөд байгаа юм? Гол хэрэг хийсэн хүн чи тэр юм биш үү? Над тэгж заагаад барьж өгöd ахгүй амтан байхгүй. Наа хөрлөж барагдуулах мөнгө төрөх чалах. Ой нөхөр минь. Чиний ар гэрийг чинь дуудулсан байгаа ш. Ингээд болох л да. Энэ төлөх үү? Сайн минут. Хүүгээ би яаж өдөө? Хүүгэн битэж үдээ. Йоо. Заах нь хэлснээр л хүрээд ирлээ. Энд тохирсноор байгаа. Ярьсан хэлсэндээ байл үстэй ах нь. Баярлалаа.
байцаагч надад хэлсэн. Та заавал хашаа башингаа зарах хэрэг байсан юм. Тэр хашаа байшаа явах вэ? Миний хүүгийн юм шүү дээ. Би таны өргөмөл хүү үсттэй. Чи чинь миний хүү шүү дээ. Энэ бүхэнд чиний буруу гэж юу байхгүй. Өгшин толгой би л буруутай. Төдийгөөс өдний хүртэл чамд хатууч руу хандаж өргөмөл гэж ирж хайж байсан хүн чинь би шүү дээ. Тэгтэл миний хүчин мо талигач ээжийнхэн хайрамд нүлгийг түлж өдний зэрэгтөөс торинсон хүн. Тэгтэл их чинь надуудаг байхад аав чамайг алдчиход өглөө. Би төдийгөөс өдний хүртэл юу хийсэн хүн юм бэ гэж хэдэн өдөр бодож өөрөөсөө асуулаа. Чи лав эцгийн хайр гэдгийг үцээгүй үлдээвэрсэн бай. Тиймээс чамд ямар ч буруу байхгүй. Минийхөө хахаа уучлаа. Ахаа өршөө минийхөө уучлаа. Та тэгж хийхгүй. Та ямар ч буруу байхгүй шүү дээ. Нэр хугарахаар яс хугардаг. Миний хүүгийн нэр л бүтэн байх учиртай. Дашин хангал гэж. За. Тавшир уучлаа. За. Тавшир уучлаа. За. Тавшир нөх. Аваа. Ой, Хүн ажилдаа орлоо шүү. миний хот цагаа ууж болсон юм уу? Босоо. За. Болгоомжтой ажиллаараа миний хөө. За аваа. Сайн баха. Сайн байна уу? За сайхан үлж гин үү? За чи гэр рүү орцгоё. Биш танахыг явснаас хойш тэрүүгээр ч орох айлч олддгоо. Биш годомжинд л явж идэг болсон шүү дээ. Гамбаагууд орох айл олдохгүй нэ гэж байх уу? Би чинь тийм олон айлаар ордог шүү дээ. Энэ танахаар л ордог. Танахаар өглөө нэг орчин, өдөрт 2 3 орчин. Ороо унтахаасаа өмнө нэг эргэж хэлдэг. Өглөө болгонгот 1000 байна баха байл. 1000 ном гэж ус байх юм ба. За байлаач. За тэр чаах. За хүүхдүүд ямар ажилтаа яв? Энэ аха дөлөөгээд манай хангалын боксинг секснийхэн тасалжуулагч. Энэ их мундаг хүн байгаа. Тэгээд тантай бас нэг чухал ярих яриатай. Дөлөө ах та өөрөө байлаач. За та хоёрыг одоо ямар учиртай ажилтаа ирснэгт би гадралж байна л да. Тэгэхээр товчхондоо ер нь ийм юм болсон шүү дээ. Нөгөө хэрэгтэй хүүхд толбогдоод Ууман сургуулиасаа хөөгдсөн. Бид хоёр чинь өндөр төлбөр тунсан. За тэгээ нөгөө муу хашаа байшин гаан зарсан. Тэгж байж нэг юм ял шийтгэлгүүлдэг шивдэ. За тэгээ яахав те энэ барилгынхны барьж өгсөн 5 хамтад бид хоёр дажгүй л амьдарч байна. Нэг нь манаач игээл нөгөөх нь барилгын ажилтан болоод 100 жил байна. Ах нь одоо
Амьд сэрүүн дээрээ энэ хүүхдийг нэг барилгын коллеж мараадуулаад нэг мэдлэгтэй, мэрэгжилтэй болгоч хэмсэл гэж бодож байна. Та хоёрт бол тэгж хамаагүй өгч чадахгүй. Юу нөхгүй гэдгээ хэлчих. Таны зөвлөдөө. Ер нь бол хангал их чадвартай. Авьяастай хүүхэд. Би одоо танд юу гэж хэлмээр юм бэ? За тэг хэлээд байх ч юу бах. Ер нь бол ингэж л энтэн дэмий таньж яваад шоронд оргошгсон юм шүү дээ. Тиймээс энэ бол болохгүй. Аав. Хүнтэй хамлаа. Гэж гадуур зодонтой ихгүй. Бэлтгэлээ сайн. Миний хөөрөөл гэж шийдэж байгаа бол аавны ялаа гэж хориглох вэ. Гэхдээ эр хүн хэлсэндээ хүрэх шиг сайхан юм байдаггүй юм штэ. За. Ичээгээрэй миний хүү. Хэлсэнтэй хүрнэ. Гаргалаа. Доорох хөглөө. Хайж уу. Окей. Цааяа. Үлдэр ажиллаад намар өдөртөө намдад юу шүү. Төрөө. Сэмнэ. Үучлээ. Сэмнэт. Миний хууч яасан эстэрч. Нөгөө бэлтгэл сургууль юм хийчих. Хийсээс аав. Хийчихэд ирлээ. За. Аавын хууч том эр болсон байгаа үз. Миний хоо ёо энэ бүсгүй миний хүүгийн ээж гэнэ. Тэ миний хүү төрүүлсэн ээж чинь. Яасан яхтар дуучин мэтэй газар вэ? Тухтай газар орж ярилцах уу? Яах вэ? Та яах гэж ирсэн юм? Зүр тэрийг л хэлчих. Яаж намайг олсон юм? Чамтай уулзах өдрийг зөндөө их төсөөлсөн. Намайг хараад тэрвэрх болов. Бас санах болов гэж. Хаяа явсан нэг юуг нь санах вэ? Тимэхтэй чиний зөв. Би тэр үед ганц бийсэн. Том алдаа гаргасан. Гаргасан алдаанаас олж насан туршдаа шаналж явна. Ээжийг хөөчлөөрэй. Нэгэнт уулзсан юм чинь чамдны нөгөө хамгийн мал ярэ. 20 наснда ганц би ээж үлдсэн. Амьдрал үнэхээр хэцүү байсан. Азар нэг залуутай танилцаад. Тэр залууд чамаа хэлж чадаагүй. За, энэ хүүхдүүд хоолоо идцгээе. Миний өвгөн ч гэсэн хоолоо ид. Манай хүү их дуу цөөтэй. Насаараа дарга цэрэг хийсэн хүн чинь ийм болчтой биш. Миний хүү ёстой хөөрх охин байна. Баярлалаа. Ер нь та хоёр ингэж хоёр талд байж хахаар өдөр судар харж агаад нэг гэртээ ор. Ээж наавд нь хэлээд байр сууцыг бэлтүүлчих. Тийм ээ үгүй? Их чинь
Яна их чинь гинэ ээж нь нэг юм асуучих уу? За. Миний охин урд хойно амьдрал зохиож байгаагүй үстэй. Үгүй. Тийм байлгүй дээ. Яста тийм юм асуучлаа. Их чинь юу н яг ганц хүүтэй хүнтэй суулгахгүй л гэж боддتي. Урт хойдох амьдрал чи хэцүү шүү дээ. Тийм үү? Хоёр дахь амьдрал эхнийхээ амьдралаас хатуул гэж сонссон юм. Тэр үед амьдралд минь зөвлөд өгөх хүн байсан бол тэр хүнээс салах юм бол энэ амьдрал ингээл дуусчих байгаа юм санагдчихсэн. Тэр амшигтай шийдвэрийг гаргасан. Уучлаарай чиг. Мянга чамаас уучлахгүй байгаа. Буцааж авч чадахгүй байгаас биш. Тэгтэл чамаг бодоагүй өдөр зүтлээгүй шүн байгаагүй шүү гоо. Чиг уучлаарай. Хангалаа, миний хөө. Ээжийг аваад ороод ир. Цайгаа уу. За. Та яс чин гэрт ороод ярилцдаг уу? Гадаа зогссоор байгаа дүр даарч хаа үстэ. Али халуун цаа. Би нэг аяга юм хийчихлээ. Миний хөө. Ээж нь надад бүгдийг ярьсан. Хүний амьдралын урт замд
юу эстохох вүлээ дээ. Тиймээс миний хүү тайван ухаалаг хандах хэрэгтэй байх л гэж аав нь бодож байна. Ээж нь хүүгэн дэрэгдэн авах хүсэлтэй юм байна. Гадаа дотоодын сургуульд суралцуулна гэнэ. Тиймээс аав нь бодохдоо миний хүү алас хитэн бодоод ээжигээ бараадсан л дээр байхад миний хүү чинь 2 дүүтэй юм байна. За тэгээд хөгшин намайг харж сууснаас эднэрийг бараадаад ханьсаж дотонсож байвал хиттэн миний хүүд хэрэгтэй байхад. Миний хүү ямар сургууль сурмаар байна? Ээж нь хүссэн сургуульд нь сургаж байдаг хүү? Би хаашаач явахгүй. Ганц ус ээж маань бурхан болсон. Одоо надад өөр ээж, өөр гэр орон хэрэггүй. Аавгаа их зовсон болохоор одоо сайн хөөж аавтай хамт амьдрна. Харин таны намайг гээд ирсэнд баярлалаа. Аавынхоо чи арай л хатуурхаад байгаа юм биш вэ? Юутач төрүүлсэ их чинь шүү дээ. Жоо нөөж мэдв. Яг саяны шиг ажиллах юм бол чи ялаа штэ.
Чамд хүч чадал авьяас мэдрэмж байна. Одоо чамд юу дутгаж байна гэж сэтгэлийн тэнхээ дутгаж. Гэтэ яаж ч чигээд нэмэргүй шүү дээ. Чи яг одоо ялагдлын гашуун мэдрэмжийг мэдэрч байгаа. Энэ гашуун мэдрэмжийг мэдрэхгүйгээр ялалтын баяр багтлыг бас мэдэрдэггүй та. Нэг ийм үг байдаг юм л да. Хожмын нэгэн том тулаанд ялахын тулд өнөөдрийн 1000 жижиг тулаанд ялагдаа гэж. Ийм үг байдаг. Чиний хичээлээ таслаа. Кахаас орохгүй юм уу? Хангалаа. Околис бент. Үхснээгээ өлтөд эндэж байгаа. Хөө язгүй байна да. Чи одоо араад таачдахгүй ч ямар ядаргаатай юм бэ? Чи найзгаа хаяа зутааснаа мартаагүй байгаа сте. Тэр ч хамаагүй заяа. Чи яг ч хүний охин булаасаа. Чамайг зайлгаж олон удаа хэлсэн байгаа би. Зака! Одоо болно штэ. Энэдэг одоо явуулчих. Чадахгүй. Чи нэг жоо их хүн шиг байчаач. Дандаа юм хогийн зан гаргаж байгаа. Та дэв. Явж асуудал. За, яа. Чи одоо яагаад байгаа? Заалака. Манайс дуучлаарай. Манай ах чи юм аар сарах юм дээр зодоонууд ийгээд ах бүр ямар сонирхол алга. Хайгаад гоо. За маань хэлтгийсэн шүү. Багшаа. Явах уу? Өглөөнөөс хойш газар үуз сахисаар итэл одоо залхаж байна. Байж л байл та. Ядаж н орсон 10 газраас нэгэн таархал байлгүй дээ. Зардал нь олдохгүй бол тэр л үз. Заавал ингэж явах ёстой ч. Зүгээрээ. Ер нь бол болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэн шүү дээ. Та надтай холбогдсон юм уу? Сайн байна уу? Сайн байна. Мөн. За, ажил сайн уу? Ажил сайн байна. Сайн. Ах нарийн танай захиралтай нэг уулздаг юм билүүлгээ яваад байгаа. Би таныг ойлгож байна. Манай захирал эмэгтэй хүн байгаа л да. Фокс сонирхгүй баха. Гол нь эмэгтэй хүн байх нь ч яах вэ? Ер нь бол танай компани нэр суурь гарна л гэсэн үг. Манай хангал их ирээдүйтэй сайн тамирчин байгаа юм. Ер нь бол Аз ТV-ийн авраг энэ хүн ч юу. Юу ч гэсэн энэ танилцуулгыг нэг үзэтгэв. За тэгээ та танилцуулга үлдээчих. Би захиралтай танилцуулаад эргээд холбогдъё. За тэг за. Баярлалаа. За.
Та ямар цэс өгчлөө. Та ч тэнд юу хийдсэн юм бэ? Ямар хүнд юм бэ? Чулуу хийдсэн юм уу? Арайч үгүй. Мөхөөгөө явахтан жаал шууз хийж өгд юм уу гэж өхрийн цул аваад. Эмээний хууч бас адууны махан дуртай л да. Тэгэж яад умск тааваад явтал нь бас нэг хоол цайтай байлгаа юу л гэж бодох юм байна штэ. Танаач нэлээ өндөр юм биш үү? Нэлээ өгсөн. Хүүгэн бас явтал нэг арай тогтой тухтай байлгах санаатай. Инээд нэг хашаа байшин түрээсээр аваад. Их л өндөр л юм байна. Яван дамас нэг өөрийн болгочих санаатай л яваа юм байт. Одоо айл юу? Яатаа. Энэ юу ч юм. Энэ Бүх танаа гадаа шин тэгээд ямар амар ганган машин ирсэн бэ? Хангал юм гоё машинаар ирсэн байх та. Гайгүй. Энэ арай өөр хүн ирсэн байх шиг. Зайл, хоёулаа. Хүүд та энийг л өг. Намайг өгвөл угаасаа ахгүй шүү дээ. Гэ цаадах чинь надаас ч авахгүй. За өөрөөс чинь авсан гэвэл одоо бөөн оронтой болно. Уг нь хүссэн тэмцээндээ явчих бол тийм ээ. Харин тийм ээ. Гэхдээ би хүүгээ ийм байдалд орсон гэж өөр мэдсэнгүй. Нэг л их гадаа дотоод явна, хоол унд гэл. Гэхдээ одоо би мэдлээж яах юм бэ? Гэхдээ харин тэгээд та наатахаа авах хэрэгтэй юм шүү одоо. Хөөе, ташаага. Та ч одоо юу яриад байгаа юм бэ? Одоо цагийн тулцсан үед өөр мөнгө олдохгүй шүү дээ. Тэ хаанаас олсон гэвэл юу гэсэн ч яадын тийм биз дээ. Намайг олсон гэдээ хэлчихгүй та. Гот чамайгүй. Гүчи чинь өдөр бүр 3,000 гэрж явдаг хүн биз дээ. Тэгээ ийм 3 сая төгрөг хаанаас олсон гэх юм? За оллоо гээ. Тэгээ хангал чиний наад өгөнд чи итгэхгүй. Дүүн бас тийм ч дор орсон ирэх хүн биш шүү. Би ч гадаад дотоод төгссөн. Хилтэй устай. Зохицуулъя гэсэн юм аус гүүж яваад зохицуулчдаг хүн штэ хаа. Понимаешь, да? Итгэнэ. Тэгэхээр та наатахаараа зүгээр л дуугүй ав. Янзээ өнөртөж шүү. Одоо нэмэх шаагт шүү Сайхан. Тэгтээ чи чинь түрүү арай нэг өөр юм яриад байсан уу юу? Аз тэр яах вэ? 100 татсан ч одоо бүх юм сайхан бол. За иди. Нашаатай. За нэг хийнэ. За тэглэв яа. Чиглээ. Ямар гоё мэрч байна. Энэ шуудста янз юм болж байгаа юм байна да. Янз. Сайхан болж байгаа. Гамбаахан чиг тусаллаа. Хоёр маань харин ямар баяр тэмдэглээ сууж идэглээ. Өнөөдөр Аль яха байж би яри. за тэг. Өнөөдөр миндөө гадагшаа тэмцээнд явуулах ч штэ. Чи харин заавал медальтай ирнэ шүү. За. Миний хүүгийн медаль ингэлөө. За. Хабит энэ болцсон гэж хэлсэн шүү дээ. Миний ямар ч асуудал хүзээ. Чи над бэлтгэл сургуультандаа анхаар ойлгосноо. Юу мөнгө. Чиний замын зардал. Чи яагаад дээр таарахад нэг зардал мөнгө олдохгүй би ер нь явж чадахгүй гэд толгоогоо ганцалцсан явж исэн мэт. Тэгэхээр ч ахын санаа зовоо сайныхэд оног гадуур өстэй. Улаан хэрэгтэл гүүж дүүнийхээ зардлыг олчод байж штэ. Та одоо мод дүүгээс 1000 төгрөг асуугаа явж идэг юм чи. Хаанаас ийм их мөнгө? Ер нь бол энэ Гамбаахын таньдаг компани юм байна. Гамбаах чинь хойно төгссөн. Аав энэ бодвол хэлтэй, ултай, таниал тал ихтэй. Ер нь мундаг хүн юм аа. Тэгээд би нэг юм мартаж чадсан байх шүү. Хadi миний хүн шүү болж. Тэгээ яах вэ? Тэр чинь нэг жаахан жоо юм хийгээд ханаавас чинь ажлынхаа үсийг шингэнээр авчаар сууж байна. Чи ахтаа гадаадас хэрэгтэй
юу авчирхаа мэдчихв үстэй. Тэр юм мэднэ ах. За. Мо талигач өгшин маань хүүдэн дээлэсгээд оёж амжилгүй явцсан да хөрх юм. Тэгээд аав нь нутгийн нэг таньдаг хөгшнөр гүйцэлгээд оюулчихсан. Энэ миний хүүд хань болж яваг. За миний хүүд. За. Эдгэн бахтал баярлах хэрэгтэй шүү. Заалган ба. Вот. Тинэ. Өнөөдөр сайхан баярлалаа шүү. Миний хүү яаж л сайхан бүтэж байна оо. Хэний төлөө? Юуны төлөө ирснээс чи эндээс юу авч явахыг хүссэн? Юу ч хөө хоосон буцах хэрэг чамд байгаа. Өнөөдрийг хүртэл юунд зорж юуны төлөө зүтгэснээ бод. За хангалаа. Цаг нь боллоо. За гараад яаж ирчих. мөндөд үзэгчтэй. Азийн зуны спортын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөгөр гарч ирээд байна. За хангалын үед бол олон улсын анхны томоохон тэмцээн нь энэхүү тэмцээн. Олон улсын анхны томоохон тэмцээнээс За. Юу ч яддаг харуулдаг хүмүүс. Амжилт. Ганц 100 г байсан бол сайхан Чи дандаа ариг яаж яах юм бэ? энэхүү гарч ирж байна. Замна тэмэрчний үед манай хангал авраг болоод та өөрөө дэлгүүрлүү дэгднэ. Удахгүй заяа. Гүнээ дэгдэн. Аврагын төлөө энэхүү гарч ирж байна. За ингээд хоёр тэмцээний тудааны 1-р үе, 1-р раундын тудаа ирж байна. Явшин. Стартуудын тэмцээний шууд хойд гарын зөвхөн За хэлсэн шүү толдод ихсэн шүү. Яа. Замна тэмцээний үед бол өөрөөсөө туршлагаа амжилттай удаад албан байхгүй. Өөрөөр сайхан зөрөгтэй. Зайн хойд гарын шууд зөвхөн тунж байна. Сайн байна. Сайн байна. За гэхдээ хэдийн тамирчиж бас л тун нарийн мэдрэмжтэй. Дэлхийн олон том тэмцээний дов үзсэн шилдэг тамирчин шүү дээ. Тэгээд зайн урд гарын зөвхөлтөө замана тамирчиж хамаагүй. Очиж Аваад өгөлтөө. Зарим гэснээс хойш хэдэн зэвүү зөвхөлтийн манай тамирчин. За ингэж хамаагүй орж болохгүй юм байгаа. Өөрөө өдөртөж өөрөө дуудаж удааны санаачлагыг авах хэрэгтэй. Хөдөлгөөнтэй тамирчны өдөөд одоо хандлын Баруун гарны ганц орч болчих гэдэг даа уул нүшээ. өөрөө өдөртөж өөрөө санаачлагыг авч удааныг өргөжлүүлэх хэрэгтэй байна. За бас хэд хүчтэй оногдсон. За 1-р үеийн удаан бол өндөр нягч үлгээ ташир туршлагатай тамирчны үед илүү ихэд манай тамирчны үед бас хөөрхөн аргалчиж байна. Ясын тамирчны Олимпик наадмын мөнгө медальтай дэлхийн хошоо аврах тамирчин шүү дээ. Тэгээд одоо энэ цаг үеийн ээлжиндээ Азнаас дэлхийн тэргүүлийн тамирчин манай тамирчин. Ер нь болж шах. Бос. За манай тамирчны хувьд бол одоо энэ 2-р үеийн планыг заавал авах хэрэгтэй. За тэгж байж манай тамирчин алтан медалийн бодлыг нийлүүлэх боломж нь хадгалагдаж үлдэнэ. За өмнөх үеэр бол нэгэд одоо ингээд оноо айлцсан дутуу байгаа тамирчны хувьд бол одоо шийдэл зохицуулт явах. Гараа дээшээ. Хоёр одсон шодон. За гарах хэрэгтэй болонд ингэ шахагдах хэрэггүй юм байна. За өөрөө өдөртөө за энэ ямар хурцтай ажилт юм бэ гэдэг тамирчид аргагүй нэг тийм овч тамирчид булангаас гар. Зүгээр хамгаалч.
За боссоод ирсэн тийм ээ. Тэг зүг ах бай. За чи үнэхээр ямар шилжүүлээ. За. Энэ дааг хэлсэн. Санч босс ирсэн. За сайн ирсэн. За нэг гинцэн авчих хүн эргээд бас амархан суулгалтыг талтай. Зангад улаа өргөжсэн. За энэ оюун шулууны харгаад Зүгээр за одоо ч үзүүлээд өгш. за уушгаар болж байна. Гэтэл орсон. За сайн ирсэн. Толгойд зөвлөлтүүд бол уусаа болж штэ. Ажиллаач. Хөдөө ажиллаач. Аврагын хатманад боксыг дууж Монгол хүмүүс баярлуулж байгаа хорхоо үжиг тав харж байна. Үнэхээр зөвхөн удаагийн Ази спортын админ аврагын аврагын гэдгийг харуулжлаа. Хангалттай баяр хүргэе. Алтан соён бүтрийн далбагаа инхүү Азийн админ дэгэрт мандуулж байна. Хүүч дэлхийн хүн боллоо штэ. Шинэ хангалагч таасыг сонсов. Энэ чимний найз ахгүй да. Хангалаа чи ингэ зөвхөж чадъя. Ой. Чи наа дуу чимээг хаана гоо мэдэж гинөө? Ойлгосон. Гэхдээ наач манай багын найз ахгүй юу? Тэр багаасаа найзлаа. Эдгээр дугаа тэгдэхгүй мó. Тэгдэхгүй яахад гэ. Ингээд хамгийн залуудаа буюу 18 наснда Азийн авраг болсон Нашийн хангалаасаа сэтгэлээ сонсё. Баярлаа. Та юуны өмнө бүх зүйл дээр манд тусалж дамждаг байсан. Тэгэрт байгаа ээжтэй. Мөн уур шиг төрхтэй. Аавта баярлаа гэж хэлээ. Тэгэд мөн надад итгэж намайг дасгалж авсан. Дасгалж орлоо шүү. Та бас маш их баярлаа. Заангаар захиал бол үнэхээр маш өндөр байна. Ямар ч байсан маш шахна. Одоо маш сайхан ялалт боллоо. Монголчуудаа бид ялсан шүү. Аврыг яаж аваад үгүй сайн боллоо. Маш гоё байна. Баярлаа. Ава. Гоё юм та. Фүү. Гадаад ирэх ээ? За. Бэнч одоо хүүгийн алтан медалийн хишиг үстэй аа. Ямар ч гангайд байдгийг. За. За ах минь. Одоо хоёулаа ер нь дотоодын үйлдвэрлэл ярих уухгүй хаа. Яахлаар төрүүлээ. Өө ангалмай дэлхийн хүн болчлоо. Энд ч одоо төв дэлхий алгасаад тэмцээн уралдаанд ирээд энэ ийм юм тасрахгүй л гү дээ. Гү нэрэн тех болов. За юу гэжтэй ах. Гэхдээ удахгүй дэлхийн аварга эрхийн төлөө тэмцээн болно гэсэн. За минийх. Маргаашнаас эхлээл тэр сургуулийн мазгаар тасралтгүй хийгээд байж үз. Минийх хичээ шүү аа. Тийм үү. Энийг бас Зөө таны нөгөө найз тавьчихсан. ямар найз? Яагаад нөгөө тэмцээний зардал гаргадаг найз. Нөгөө медаль дипломоо үзүүлээд баярлаа гэж хэлээ та. Тэр найз маань ер нь Монголд байхгүй хаа. Тэр чи бизнес гээ дандаа гадаадаар явчихдаг шүү дээ. Энд бараг байхгүй. За та тийм ч байхаа та. Тэгвэл дараа байгаа үед нь очт юм уу? Эсвэл танаар ингээд дамжуулаад өгчүүлэхээр яах вэ? Би ч аваад дөвгөө хаата. Айгуул дахин диско надад чи хүртэ чинь. Дараа нь өрөнд орох гэж дайвдтэй. За. Алтан медалийн
хишгийг хүртий. Хангалтаа. Башир. Хоёулаа эртхэн хайрхан компани руу нэг ороодох. Хоёлаа тийш очиж яах вэ? Нөгөө юу гэдэг вүлээ? Хариутай бол бариутай, хавиргатай бол сөөрөхтэй гэдэг дээ. Чиний тэмцээний зардлыг гаргасан компани шүү дээ. Бас нэг минь тустай явж ивэл дараагийн тэмцээнд хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Үгүй ээ. Тэр арай өөр газраас өгсөн шүү дээ. Чи юу яриад байгаа юм бэ? Би мэдэж шүү дээ. Харин би чамайг нөгөө медаль диплом авчир гэж хэлсэн авчирсан. Авчирсан. Сайн байна. За суучих. За. Сайн байна уу? Сайн байна уу? Орох өмнө. Арай. За. За. Ажил сайн байна уу? За. За та хоёр маань ста мундаг байсан шүү. Баярлалаа. Бид хоёрыг захиралд ирнэ гэж хэлээг байгаа. Одоо ороод хэлж. Заадаг. Цагаалч. Ооц баярлалаа. Орхол хэрлээ. За сайн байна. За. За танд маш их баярлалаа. Манай хуучин авраг болсон шүү дээ. Баяр хүргэе. Баярлалаа. Гэрээч юу? Хангалаа.